Хар хорон сум руу яваад оронгууд л энэ өндөр хад нүдэнд тусаж байлаа. Ойртоод очиход бов чулуу байрлуулжээ. Тэнгэр өөд харуулж байрлуулсан том бов чулуу нутгийн иргэдэд огт таалагдахгүй байна. Нэг өглөө сэрээд харахад л ийм том бов чулуутай болчихжээ. Томаа ам гэдэг юм. Энэ хоёр нь үстэй. Тэр бэлэг хэрэгтэн энэ хоёр нь бол 50 энэ хоёрын гуйн гэж үзтээ. Тэгээд энэ дээр нэг ламнарыг л тогтоох гэж энэ бов чулуу бий болгох тавьсан юм лээ. Тэгэл одоо энийг нь түшээл бид нар чинь ингээс суудаг. Тэгэхээр хуучин бов чулуу нь одоо яасан чи мэдхгүй шинэ бов чулуу баригчлаа гэж яригдаад байсантай холбоотой. Тэгэхээр энээр нь ямар очилтой? Энийг нь хүмүүс дуртай байна уу? Хэр хүлээж авч байна? За тэгээ энэ би миний хувьд бол өстэй энэ баруун талын гуйн дээр нь тавьчихсан гэхдээ жоохон өөр болоо. Ингээд амын нөхдөд юм бол надад бол хамаахгүй. Тэгж л төлөвлөх хэрэгтэй байсан. Одоо яг ингээд тавьчихсан нэг дээр тавьчих одоо ингээд болчихсон. Яагаад гэвэл энэ хэмаа гэдэг юм жабрч ингээд энэ гуйн дээр нь бов чулуу тавьчихсан. Чам тэмдгүү. Гадаад байх ч гэсэн тэгээд зарим нь буугаад тэгчихлээ. Тэгэхээр ер нь халуун хүнд хүмүүс хандаж юу ч хэлмээр байна. Яг л бас нутгийн иргэн энд олон жил амьдарсан хүний хувьд бас санаа зовдөг юмны нэг болоо гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Жин хуучны хамнаа сүрийг дараад бас эвгүй л онолтой юм. Энийг дуулахтаар бас аргамж авахгүй юм. Ер нь яг одоо энэ уулна байгаас өөрөө их юмаа гэдгээр энэ байгаль заяас юугаараа бол эртээр үес энэ бовн чулуу гэдгийг энэ түүхээрээ өөрөө байгуулж бүтээсэн юм аа. Сүүлийн үед болохоор энэ бовн чулуу гэдэг нь яг одоо энэ шинэ барьсан, хов хүн барьсан олон сайхан юм ийсэн тийм. Ганцхан гуйн дээрээ барьсан. Тэгээ түүхийн уламжлаа бодсон гэсэн нь. Энэ бол түүхийн өв соёлыг нэгсэндээ үн цэнэгүй болгож байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бас нэг засаг захиргааж байсан, ховж байсан, яаж бодсон энэ бол боломжгүй зүйл тийм. Яаж бодсон хажуу хавирган дээр гуйн дээр юм барьчих гэдэг чинь бас боломжгүй юм байна л да. Сумын засаг дарга эмэгтэй энэ бов чулууны талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Нэг харахад л манай сум ийм том бов чулуутай болчихсон байсан хэмээн ярьцсуулаа. Түүний хэлснээр байгаль орчин аялал жуулчлалын яамд ажилладаг оргодол хэмээх иргэн өөрийнхөө мөнгөөр үүнийг бүтээлгэжээ. Гол нь гадныхан Чингисийн монгол ирчүүд жижигхэн эрхтэнтэй гэж ярьдаг учраас том бов чулуу бүтээсэн байх гэсэн утгатай тайлбар өгсөн юм. Тэр бол ерөөсөө цаанаасаа тэр нэг хотоос нэг хүн өөрийнхөө хөрөнгөөр 30 хэдэн сая төгрөгөөр л нэг юм чулуу хийгээд ирсэн. Тэгээ одоо уг нь бол орон миний хувьд бол би бол дэмжиж байгаа. Ер нь бас үзмрийн даяад яг хөө тэр дээр үеийн тэр бовн чулуу байж л юм. Гэхдээ хуулиараа бас яг хөө тэр сөр дэлхийн хувьд бүртгэгдсэн гэдэг утгаараа сөр сүлдийн дарахааргүй тийм байхгүй гэх хуультай л да. Гэхдээ бол яг хүн хувь хүн хөрөнгө оруулалт хийгээд бас нэг үзмрийн тоо нэмж байгаа. Иргэд бол нэлээд одоо нааштай байгаа. Жижигхэн буюу хуучны бов чулууны хувьд үр хүүхэд заяадаггүй хосууд энэ хаданд бараалхдаг гэдэг. Эмэгтэй хүн уг чулуун дээр суумагц хэвлэд нүр тогтдог гэсэн домогч байдаг юм а. Харин том бов чулууны хувьд ямар учиртайг байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга орогдлоос асуухыг хүссэн боловч амралттай байгаа гэсэн тэрээр ажилдаа орсон боловч телевизээр гарах хүсэлгүй байгаагаа хэвлийн төлөөлөгчөөрөө дамжуулан уламжилсан юм а. Бидний олж мэдснээр энэ бов чулууг 30 сая төгрөгөөр бүтээжээ. Хэдийгээр хувь хүний халааснаас гарсан мөнгөөр энэ бов чулууг бүтээсэн гэж байгаач ач тусыг нь ботход хайрын мөнгө өргөцсөн байх юм а. Ямар ч ажлын байргүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, дэд бүтэцгүй, хар хоронд 2 дахь бов чулууг босгох нь илүү ажил болсон байна. Магадгүй талхны цех барьсан бол дор хаяж 20 хүнийг ажлын байртай, цалинтай, орлоготой, бүр амьдралтай болгох байлаа. Хар хоронгоос Батгшиг мэдээллээ.